бичлэг гэж бас энэ дээр нэг гар хийсэн. Гадны өдөр үстэй энэ зөв 2 гарц бас тавьсан. Бас нэг 4-5 өдөр байгуулах гэж байна. Тэгээ ногоон байгууллагын чинь ногоон байгууллагын чинь бүгдээр нөгөө байшаа орон танд явчихна. Нөгөө сэтгэлзэн дээр гарчихна. Төлөвлөгөө талбай гэдэг бас нэг жоохон гар үлдээсэн байна. Цаашаа юу ч хийж магадгүй. За ингээд бүтээл байгуулалтын хувьд бол яг 16 энэ жил бүтнээр PC board-ын гэдэг юм дээр ашиглалтанд орох. Энэ ашиглалтанд орох гэх энэ чи нэг байгууллагын дараа нь тест хийгээд нэг 3-4 болно. Тэгэхээр энэ жилдээ бол дандаа тест хийх гэсэн зүйл байна. Дараа жилээс өнцөг төлөв авах. За инновац судалгааны төвийг бол одоо бид нар байгуулсан явж байгаа. За 2008 оноос нэг зэсийн үйлдвэр бос оны үйлдвэрийг оруулъя. За 19 онд материалын үйлдвэрийг оруулъя. Тэгээд төлөвлөгөө бол гарцсан. Тэгээд 19 он за 2020 он гэхэд 5 жилийн дараа энэ бүтэн парк гэдэг нэг ажигчтай орсон төрх юм байна. Гарцын үед гэхээр яг PC board-ны үйлдвэр 48 мянган метр татвар үйлдвэрлэв. Яг нэг 4 сая доллар орлого боллоо. За тэгээ ингээд цаашаа Японы энэ бол Японы PSG гэдэг компани нийлбэн гэрээ хийсэн юм чинь. Тэгээ цаашаа одоо жишээ нь ингээд өөр тэр компани чинь манайх Монголоос ийм төхөөрөмж авч байгаа та ингээд танаар авахгүй юм ингээд биднээс сурчлаа гэж байна. Тэгээ нөгөө нэг юу чинь Японоор чинь ингээд сонирхоод за бид нар энэ Монголоос хямдхан. Гэхдээ манай одоо бидний тоног төхөөрөмж биелүүлж байгаа тэр Fornes гэдэг компани. Тэдгээр болохоор дэлхийн PC board хийдэг тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд бэрхэд тэрүүлдэг. Одоо жишээ ийм цэпүүг мэдэн шүү дээ. Цэпүүний PC board-ыг заавал тэр компани тоног төхөөрөмжийг ашигласан бол ашиглахгүй бол авахгүй гэдэг шаардлага. Тэгэхээр Apple шүү дээ. Apple PC board-ыг энэ Японы eBay гэдэг компани. Тэгээ eBay-ний бид нар надад манай энэ нэг худалдаа авахчдын жагсаалт гэдэг үг. Тэр eBay гэдэг компани энэ тоног төхөөрөмжийн компаниас маш их уул овоош их тоног төхөөрөмж авсан байна. Тэгээ энэ тоног яагаад энийг ярьж байгаа юм бэ? Үйлдвэр байгуулахын тулд ихтэй заавал технологи тоног төхөөрөмжөөс судлаад яг алийг авах уу гэдгийг шийдэхгүй нөгөө худалдаа авах тал чинь бид нар хэвтээ нэг тоног төхөөрөмжийг тавьчихад суул авахгүй байх. Тиймээс тэрийг заавал ихтэй шийдэх хэрэгтэй юм. Тэгээ бид нар бол Японы тэр маш дэлхийд алдартай тэр компани сонсож тэд нар бид нартай гэрээ хэвчлэл хийсэн байна. За энэ бол цагаа цаашаа нөгөө Японы олон компани болоод ирж бид нар мэдээж дахиад PC board-ын энэ талбар дээр нөгөө байгуулах гэдэг юм шаардж байна. За зис суулганы үйлдвэр энэ бол яг Японд бэлэн байгууллага. 2 жил ажилладаг юм байна. Энэ үйлдвэрийг бид нар яг ихэнх PC board-ын үйлдвэр болж байгаа. Тэрийг оруулж ирэх гэсэн саналаа тавьдаг. Бас ярилцаад тохиролцоо явуулж байна. Энэ болохоор жил 6,000 тонн зэсээр тийм буулгах хүчин чадалтай үйлдвэр юм байна. Яг бодохоор 60 сая доллар авахтай ажиллах. Энэ бол нэлээд том хаалт. FR4 материал үйлдвэр нь бид нар энийг бол яг судалж байгаа зүйл юм. Фонд бол тэр болгоно яг фонд. Хятадаас бараг авсан гэж хэлж байна. Энийг бол бид нар судалж байгаа юм байвал. За парк байгуулснаар болохоор нөгөө дэлхийн олон Silicon Valley паркуудтай хамтран ажиллах боломж олгож байгаа. За гадны компаниуд манай парктай хэрэглэж технологи ноу-хау бүх юм шууд боломж олгож байгаа. Техникээр энд бол аягүй олон давуу талууд үүссэн. Тэгэхээр миний ганц эндээс хүсэж байгаа нэг эсвэл нөгөө дэлхийн зах зээл дээрээс
Монголд мөнгө олъё. За холбоо бол MPC гэдэг бид нар Монголд энэ гадаад төвчсөн гэх англиар төвчсөн. Тэгээд энэ холбоо бол ерөөсөө дэлхийн одоо энэ нэг дөрөв хөгжсөн бүх орнд ингээд байж байгаа. Тэгээд Японд GPS дэлхийн орнд IPC тэгээд Солонгос TPC, Хятадх CPC, Тайваньх TPC бид нар бол энэ таван холбоотой хамтарч ажиллая гэдэг санал өгөөд явж байгаа. Гонхтой бол юм хацаа бол хэцүү явж байгаа. Тайваньтай бас хэцүү явж байгаа. Тэгээд энэ холбоогоор дамжиж би энэ парк дээр мөнгө өсгөхөд яагаад амархан гэдэг вэ? Би энэ холбоонуудаар дамжуулаад мөнгө өсгөх боломжтой. Заавал одоо ингэж бидний ийм парк байгуулах гэсэн та нар өгөөчгүй юм зарт үзэсгэх өөрөд авах юмсан. Энэ төв гадны энэ төвшөөрөө дамжуулаад парк босч чинь тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За энэ парк дээр одоо бид нар бол ингэж хавраас ажиллаа гэхээр нөгөө PC board-ын үйлдвэрийг байгуулж явна. Та нар тэрний хажуугаар бид нар нөгөө инновацийн хол төв гэдэг юм хамт явна. Тэрийг бол яг энэ Улаанбаатар ихтэй тийм бид нар IT парк дээр яриад байгаа. Хагас өдөр болгон тэнд нэг цугладаг тийм юм хийе. Тэгээд хэрвээ тэр бүтчихвэл бид нар хагас өдөр болгон одоо манай нөгөө инновацийн төв орсон залуучуудыг үүдийн ингээд нөгөө системчилж байгаа. Тэгээ нөгөө жишээ нь ямар одоо нэг утааны эсрэг гэдэг юм нэг инновац юм тийм ингээд системчлээд баг болоод тэгээ тэн дээрээ нөгөө бүх санаагаа одоо зөвхөн тэр утааны одоо юу хийм гэдэг баг бол зөвхөн тэрийг ингээд ямар санаагаа бүх санаа тэрийг ярьцаа тэндээс хамгийн сайн төсвөө шилжүүлээд өнгө оруулж авдаг. Ийм систем рүү явах байна. Тэгээ энийг бол би бас их давхар ихсэн ерөнхийдөө 4 сараас хичээх гэсэн тооцоотой байна. Тэгээ энэ та нарын оролцоо юу гэхээр та нар одоо өөрсдөө идэвхтэй санаа шилжихтай нүгэл би энийг ийм гэсэн маань ийм төсөл ийм би төсөл байна. Төслөө бариад манайхын парк ийм парк дээр чинь нэг ийм жижигхэн үйлдвэр хийчихин. Бүх төслөө бариад гэж байна. Бид нар тэр үнэхээр сайн төсөл цаашаа ингээ холбооны тэр гадны төвшөлтийг яриад тэнд хийдэг компаниуд байвал тэднэртэй холбож ураад ийм өнгө оруулалтын шийдвэр гэж байна. Тэгэхээр та нар өөрсдөө ингээ сэтгэл санаачлахтай манай холбоотой хамтраад ажиллаж гэдэг л тийм тэр бол таны оролцоо. Миний сэтгэл бол ингээ дуусч байгаа. За манай би энэ одоо энэ манай форс нөө танах технологи гэж физикийн компьютер компани ерхий захиалга тэр цаана сууж байгаа үг нь бол ерхийлэгч байна. За тэр миний цаана сууж байгаа үг бол PSG гэх компани захирал манай танах технологи юу PC board-ыг үйлдвэрсэн board. Бид нар гэрэлцлээ хийгдсэн тохиолдсон. Манай энэ хүмүүс өдөрөө Монгол хийж бодсон. 3 удаа хэрэгцээсэн зарим. За нэг юм байна. Манай энэ алтан бэлэг одоо зарим таних хэвтнэг. Алтан бэлэг болохоор энэ KSG гэх цагийн компани инженер ерөнхий инженер. Тавхаг их сургуулийг 2001 онд энэ Монголшоо гэж юм шүү дээ. Засаг газрын нэг гол явсан. Зардлаар би тийм тогоог сургуулийг электронтой байгалийн шийдлэлээр төгсөв. Тэндээ 10-аад жил KSG компанид ажиллаж байна. Тэгээ өөрөө болохоор гиг зэйт гэдэг нэг компьютер бүтээсэн. Үйлдвэрийн тоног төхөөрөмж өгдөг, өдөртдөг компьютер бүтээсэн. Тэр нь Японд одоо $4,300 явж байгаа.
Өөрөө тэрийг чихэн зах зээл рүү харна. Сингапурын үсгсэн яармт одоо 5 сард орсон гэж ярьжсэн. За нэг юм байна. Тэгээд одоо энд бид нэг гэрээ хийжсэн юм зураг байна. Өсөд оногдоо үзчихсэн. За манай энэ холбоо үзчихсэн юм гэж сахарт байна. За миний ихтгэл өгөх тусч